Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Багш нь өнөөдөр та нартайгаа 8 дугаар ангийн математикийн хичээлийг хамтран явуулъя. Хүүхдүүд та бүхэн хичээл эхлэхийн өмнө математикийн сурах хүчиг, дэвтэр, баал, шугам, харандаа, мөн дэвтрийн цаас хайч бэлтгэрээ хүүхдүүд ээ. Бэлдсэн үү? Дараах дүрсүүдээс тэгш үнцэгт гурвалжинд ялгаа нь тэмдэглээрэй. Аль дүрсүүд нь тэгш үнцэгт гурвалжин бэ? Ажигласан уу? Багштайгаа одоо нийлүүлж харцгаая. Манай 1 болон 5 дугаар дүрсүүд тэгш үнцэгт гурвалжин байх нэ. Өнөөдрийн хичээл тэгвэл тэгш үнцэгт гурвалжинтай холбоотой хичээлийг үзэж судлах нь. Дэвтэртээ тэгш үнцэгт гурвалжин зураарай хүүхдүүд ээ. Зурсан уу? Тэгш үнцэгт гурвалжны тэгш үнцэг үүсгэж байгаа талуудыг катет тэгш үнцгийн эсрэг орших талыг харин гипноз гэж нэрлэнэ. Зурсан тэгш үнцэгт гурвалжныхаа оройнуудыг А, Б, С үсгүүдээр тэмдэглээрэй. 90 градусын үнцэг үүсгэж байгаа талууд болох АС, АБ катетууд 90 градусын эсрэг орших тал нь гипноз болно. БС гипноз. Дасгал 1. Дэвтрийн цаасаа аваад 5 нэгж талтай квадрат зурж хайчилж аваарай. Дэвтрийн цаасан дээрээ зураад хайчлаад аваарай хүүхдүүд ээ. Дараа нь 4 нэгж талтай квадрат зураад хайчилж аваарай. Дараа нь 3 нэгж талтай квадрат хайчилж аваарай хүүхдүүд ээ. Дасгал 2. Хайчилж авсан 3 квадратаараа тэгш үнцэгт гурвалжин үүсгэж болох уу? Дуршаад үзээрэй хүүхдүүд ээ. Багш нь дараах байдлаар тэгш үнцэгт гурвалжин үүсгэж харуулъя. Та бүхний хийсэн тэгш үнцэгт гурвалжин өөр байж болно шүү хүүхдүүд ээ. Тэгвэл дараах квадратуудын талбайг олоорой. 3 нэгж талтай квадратын талбай хэд вэ? 4 нэгж талтай квадратын талбай хэд вэ? 5 нэгж талтай квадратын талбай хэд вэ хүүхдүүд ээ? Ална хүүхдүүд ээ. 3 нэгж талтай квадратын талбай 9. 4 нэгж талтай квадратын талбай 16. 5 нэгж талтай квадратын талбай 25. Таарч ийн хүүхдүүд ээ.
Тэгвэл энэ гуравтай хоорондоо ямар хамааралтай байна вэ? Та бүхэн ажиглаад сайн хардаа. Ажилласан хүүхдүүдээ 9 дээр нэмэх нь 16 тэнцүү 25 орчил. Энэ нь тэгвэл юу гэж хэлээд байна вэ? 3-ын квадратыг нэмэх нь 4-ийн квадрат тэнцүү 5-ын квадрат гарч болно. Үүнийг тэгшүүнцэгт гурвалжинтай холбоод юу гэж хэлж болох вэ хүүхдүүдээ? Хайдтын квадратыг нэмэх нь хайдтын квадрат тэнцүү гипотенузын квадрат гэж хэлж болно. Мөн өөрөөр та бүхэн зүй давталыг ажилласан уу? 25-аас гасган 9 тэнцүү 16 гэж болно. 25-аас гасган 16 тэнцүү 9 гэж болно. Тэгвэл багш нь хүүхдүүд та бүхэндээ дараах бичлэгийг үзүүлье. Бичлэгээ анхааралтай хараарай хүүхдүүдээ. Бичлэгээ үзсэн хүүхдүүдээ өнөөдрийн хичээл Пифагорын теорем. Дэвтэртээ зурсан тэгшүүнцэгт гурвалжныхаа катетуудыг харгалзан А, Б үсгүүдээр тэмдэглээд гипотенузаа С үсгээр тэмдэглэе. Тэгвэл тэгшүүнцэгт гурвалжны гипотенузын квадрат нь катетуудын квадратуудын нийлбэртэй тэнцүү. Үүнийг үсгээр илэрхийлж бишвэл С квадрат тэнцүү А квадратыг нэмэх нь Б квадрат гэж болно. Пифагорын теорем нь манай эртний өмнөх 580-аас 500 онд амьдарч байсан грекийн математикч Пифагор нийслэв. Энэхүү теоремыг 500 гаруй баталгаа хийгдсэн байна. Хамгийн олон баталгаатай теорем болж Генесийн номонд бүртгэгдсэн байна шүү хүүхдүүдээ. Ингээд бүгдээрээ бодлого 1 дараах гурвалжны мэддэхгүй байгаа талыг олоорой. Ямар гурвалжин бэ хүүхдүүдээ? Тэгшүүнцэгт гурвалжин. Тэгвэл тэгшүүнцэгт гурвалжны А болон Б талууд өгөгдсөн байна. А, Б талууд нь катетууд, харин бидний олох ёстой тал гипотенуз болно.
зураг зураад өгсөн зүйлээ, ойлгох зүйлээ дэвтэртээ тэмдэглээд яваарай хүүхдүүдээ. Бодолтой хийж гүйцэтгэцгээе. Пифагорын теорем 9-оор гипнозын квадрат нь катетуудын квадратуудын нийлбэртэй тэнцэв. Бодлого төгснөөр катетууд өгөгдсөн бид нар гипнозыг олох нэ. Тэгвэл x-ийн квадрат тэнцүү 6-гийн квадрат дээр нэмэх нь 8-ийн квадрат. 6-гийн квадрат хэдвэ хүүхдүүдээ? Мөн 8-ийн квадрат хэдвэ? X-ийн квадрат тэнцүү 36 дээр нэмэх нь 64. X квадрат тэнцүү 100. Хэдийн квадрат 100 байдаг вэ хүүхдүүдээ? 10-ийн квадрат 100. Тэгвэл x тэнцүү 10 гарах. Тэгш үнцэгт гурвалжны гипноз 10 гарлаа. Бодлого номер 2. Тэгш үнцэгтийн өргөн 9 см. Дигнал нь 15 см бол тэгш үнцэгтийн уртыг олоорой. Дэвтэртээ тэгш үнцэгт зураараа хүүхдүүдээ. Зурсан тэгш үнцэгтийн талууд нь хоорондоо тэнцүү тийм ээ. Дигналуудыг нь мөн зуръя. Зурсан тэгш үнцэгтийнхөө оройнуудыг харгалзан А, Б, С, Д өсгүүдээр тэмдэглэе. Бодлогод өгсөн зүйл маань тэгш үнцэгтийн өргөн болох АД тэнцүү, БЦ тэнцүү 9 см. Тэгш үнцэгтийн дигналууд болох БД тэнцүү, АЦ тэнцүү 15 см юм. Тэгвэл тэгш үнцэгтийн уртыг олох нэ. Тэгш үнцэгтийн уртыг багш нь АБ тэнцүү, ДЦ тэнцүү хэдвэ гэж асууя. Бүгдээрээ бодолтой хийж эхлэхээрэй хүүхдүүдээ. Тэгш үнцэгт маань 2 дигналтай. Тэгвэл дигналууд хоорондоо тэнцүү учраас багш нь А, Д, С тэгш үнцэгт гурвалжны хувьд Пифагорын теоремыг бичье. АЦ-гийн квадрат тэнцүү АД-гийн квадратаар нэмэх нь ДЦ-гийн квадрат. Энэ нь миний зурагт тэгш үнцэгт гурвалжны гипнозын квадрат нь катетуудын квадратуудын нийлбэртэй тэнцүү гэж болно. Тэгвэл бид нар одоо тэгш үнцэгт гурвалжны катет олох уу, гипноз олох уу хүүхдүүдээ? Сайн бодоорой. АДЦ гурвалжны хувьд ДЦ нь катет. Тиймээс катетыг олохын тулд гипнозын квадратаас мэдэгдэж байгаа катетын квадратыг хасна. Тийм үү хүүхдүүдээ? За ДЦ-гийн квадрат тэнцүү АЦ-гийн квадратаас хасдаг нь АД-гийн квадрат. Бодлого төгснөөр ДЦ-гийн квадрат тэнцүү 15 см квадратаас хасах нь 9 см квадрат. 15-ын квадрат хэдвэ хүүхдүүдээ? Мөн 9-ийн квадрат хэдвэ бодоорой. ДЦ-гийн квадрат тэнцүү 225 см квадрат. Хасах нь 81 см квадрат. ДЦ-гийн квадрат тэнцүү 144 см квадрат гарч байна. Тэгвэл ДЦ тэнцүү 12 см болно.
Бодлого номер 4. 8 дугаар ангийн сурагчид сургуулийн гадна гар бөмбөг тоглож байгаад бөмбөгөө сургуулийн спорт заалны дээвэр дээр гаргажээ. Бөмбөгөө авахад багш нь туслан тэдэнд шат авчирч өгөв. Спорт заалны өндөр 12 метр, заалнаас шат хүртэлх зай 5 метр бол багш хэдэн метр шат авчирч өгсөн бэ? Үүнийг тооцоолж олоорой хүүхдүүдээ. Бидний бодлогод спорт заалнаас шат хүртэлх зай мөн шат нь тэгшүүн зүгт гурвалжин үүсгэж байна. Заалны өндөр 12 метр буюу тэгшүүн зүгт гурвалжны 1 катет 12 метр. Заалнаас шат хүртэлх зай 5 метр буюу тэгшүүн зүгт гурвалжны нөгөө катет 5 метр гэж өгөгдөжээ. Тэгвэл хүүхдүүд та бүхэн шатны урт буюу гипнозыг олоорой. Бодолтой эхэлцгээе хүүхдүүдээ. Тэгшүүн зүгт гурвалжны гипнозын квадрат нь катетуудын квадратуудын нийлбэртэй тэнцүү. Багш нь гипнозыг x-ээр тэмдэглэе. X-ийн квадрат тэнцүү 12 метрийн квадрат дээр нэмэх нь 5 метрийн квадрат. X-ийн квадрат тэнцүү 144 метр квадрат дээр нэмэх нь 25 метрийн квадрат. Нийлбэр хэдтэй тэнцүү вэ хүүхдүүдээ? X квадрат тэнцүү 169 метр квадрат. X квадрат тэнцүү 13 метрийн квадрат байна шүү. Эндээс багшийн авчирч өгсөн шатны хэмжээ 13 метр гарч байна. Хичээлийн гэрийн даалгавар сурах хүчийнхээ 103 дугаар хуудасны дасгал номер 30-аас 35-ыг өнөөдрийн хичээлээр үздсэн зүйлээ ашиглан хийж гүйцэтгээрэй. Мөн та бүхэн нэмэлтээр судлахыг хүсвэл 2020 оны 5 сарын 18-ны 8 дугаар ангийн математикийн хэлэх хичээлийг үзэж болно. Анхаарал хандуулсан хүүхдүүд та бүхэндээ баярлалаа. Хүүхдүүд та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсье. Баяртай.